Орой өдрүүдэд Монгол орон даяар халуун өдрүүд үргэлжилж агаарын температур нэмэх 40 градус хүртэл халж байна. Эдгээр өдрүүдэд өндөр настан болоод бага насны хүүхдүүд наршихаас сэргийлж, цэвэр усыг тогтмол хэрэглэх, биеийн химийг бууруулахын тулд чихтэй нэмгэн хувцас өмсөхийг зөвлөж байна. Бөгчим халуун өдрүүд үргэлжилж байгаа энэ үед иргэд халуунаас өөрийгөө хамгаалахын тулд олон төрлийн аргуудыг хэрэглэж байна. Хамгийн энгийн аргууд биеийн шингэнэ тогтмол нөхөж, сэрийн хүйтэн газар бараадах. Харин иргэдийн хувьд энэ их халууныг хэрхэн ямар аргаар даван гарч байгаа тал дээр дараах зөвлөгөөг өглөө. Шингийн юм их хүн. Тэгээд аль болохоор малгайтай явахыг бодно. Эсвэл хотоос гараад агаарт байх. Тийм л энэ. Мэдээж малгайгаа өмсөн, нүдний шилээ яан тэгээд нойтой алчуур малчуур л яаж явахгүй бол хөшөө хүмүүс хэцүү байгаа л да. Тэгээд бага насны хүүхдүүдгүй нэг их гарахгүй байна одоохондоо. Тэгээд нүд дулаархаар аянда одоо нэг хэд тонж байгаа тэгэл хөдөө гадаал авч явах гэж байна. Одоохондоо бол нэг гарахгүй, орой сэрүүнд л гараад байгаа. Ер нь настай хүн ч гэсэн хүүхэд ч гэсэн бүгд л оройдоо сэрүүнд гараад л агаар сэлхэнд ягаал. Дайл болох нөгөө наран дээл гарахгүй. Тэг би байн хүүхдүүдээ хүүт усаа шавших гэл тэр сэргийлэх бах та. Агаарын хэм 39-с 40 хүртэл халах үед тархины булчингуудын үйл ажиллагаа удааширдаг. Цаашлаад 40-с 41 хэмт хүч тамир барагддаг бол 41-ээс дээш хэмт хүний биеийн үйл ажиллагаа зогсож эхэлдэг байна. Хамгийн том эрсдэл нь биеийн дотор эсүүд муудаж бие эрхтний үйл ажиллагаа зогсох эрсдэлтэй. Тиймээс ахмад наснууд цусны даралтаа тогтмол хянаж явахыг санууллаа. Залуу хүмүүс ер нь бол бидэд үзэж байгаагаар 120-80-аас дээш байгаа юм. Даралт ихсэлт маань. За 130-80-аас дээш гэж авч үздэг. Настай хүмүүст бол ер нь бол насныхын байдлаас шалтгаалаад 60-аас дээш насныхан. За хөвчлэн нөгөө 140-90-ээс дээш байгаа тохиолдолд байгаа. За тэгээд ер нь бол архаг хууч нөгөө даралт ихсэх өвчтөй хүмүүсийн даралтны хэлбэлцэл янз бүр байгаа гэдэг. За тэгэхээр ер нь бол хэвийн даралт бол насан турш хүний хэвийн даралт 120-80 дээр байна. За тэгээ аль болох даралт ихсэлттэй ийм уудаг хүмүүс 130-80 дээрээ даралтаа барихыг бид зөвөрдөг гэсэн. Мөн 40-с илүү хэмд дулааны цохилт үүсэх үед мэрэгжлийн эмчийн тусламж авах шаардлагатайг онцоллоо. Хэд халаалтад бага насны хүүхэд өндөр настан даралт ихсдэг болон зүрх судасны өвчтөй хүмүүс өртөх магадлал өндөр байдаг. Тиймээс эдгээр өдрүүдэд иргэд та бүхнийг сонор сэрэмжтэй байж нарсахаас сэргийлэх шаардлагатайг анхаарууллаа.